Сайн байцгаана уу? Хэрвээ намайг үзэж байвал та нар биений эмний талаар маш их сонирхсон. Эсвэл яг одоо биений эм чинь ирсэн байгаа бөгөөд зөвлөгөө хэрэгтэй болсон байх гэж таамаглаж байна. Аль нь ч вэ би та бүхэнд биений эмний шинж тэмдгүүд болоод өөртөө хэрхэн анхаарал тавих тухай ярьж өгье. Шилжилтийн наснд өдрөөтэй хүнд биений эм ирдэг. Энэ нь маш том асуудал бөгөөд амьдралын шинэ үе эхэллээ гэсэн үг. Бие махбод чинь чамайг хангалттай насанд хүрсэн үедээ хэрэг хүүхэдтэй болохыг хүсвэл жирэмслэх чадвартай болоход бэлдэж байгаа хэрэг. Биений эм амар санагдаж болох ч үнэндээ маш энгийн зүйл юм. Ураг буюу ихэнх хөвлөд байгаа хараахан мэдлээгүй хүүхдийг тав тухтай байлгахын тулд умай зөөлөн ханан дагваргыг үүсгдэг. Харин жирэмслэхгүй бол түүнийгээ цэвэрлэнэ. Тэр нь өдрөөгөр дамжин гадагшилж байгаа цус ба шингэн бөгөөд ямар нэгэн муу мухай зүйл биш. Гэхдээ биений эм өвдөлттэй ирж болно. Найзаас минь асуугаарай. Хүн бүр биений эмийг харилцан адилгүй мэдэрдэг. Зарим хүнд их хэмжээгээр ирнэ, заримд нь үгүй. Зарим хүний сэтгэл санаа тогтворгүйддэг бол заримийнх нь зүгээр. Яй. Заримийнх нь хөвлөгээр базалж өвдөнө. Заримийнх нь өвдөхгүй. Тэгвэл чи юу хийж болох вэ? Маш олон зүйлийг. Биений эмийг залжинч гэж хэлж болно. Зүгээр л өдөр тутмын хэвшсэн зүйлээ хийгээд байж байтал гинэт ирчихнэ. Сандарч учирдаггүй тулд Хуанли эсвэл биений эмийг хянах аппликейшн ашиглан биений эмний мөчлөгөө хянаарай. Сар бүр биений эм ирсэн болон дууссан өдрөө тэмдэглээд ямар нэгэн давтагдсан төлөв байна уу хараарай. Биений эмний үргэлжлэх хугацаа тогтмол эсвэл хэлбэлцэлтэй байж болох ба ялангуяа анх биений эм ирж байгаа үед үүнийг бараг таамаглах аргагүй байдаг. Гэсэн ч Хуанлиг тогтмол хөдлөх тусам цаашид хянахад илүү амар байх болно. Одоо харин ариун цэврийн хэрэглүүдийн талаар ярилцъя. Би хувьдаа хувцас солих дуртай. Гэхдээ биений эмнаас болсон бол дургүй. Тиймээс цусыг өөртөө шингээх эсвэл хуримтлуулах хэрэглэл ашиглах нь чухал юм. Эдгээр хэрэглүүдээс туршиж үзэж яагаад болохгүй гэж? Өргөн сонголт бүхий нэг удаагийн хэрэглээний бүтээгдэхүүнүүд дотроос хамгийн ихэнд авч үзэх нь том хэмжээний ариун цэврийн хэрэглэл. Энэхүү цусыг өөртөө шингэн баригчид нь бие дэвтэйхэн бөгөөд дотоочинд амархан наалдана. Хэрэв чи цусыг өтраанаас гадагш урсгахыг хүсэхгүй байвал шууд тампон хэрэглээрэй. Саваг хэлбэрийн угид нь өдрийн дотор цусыг өөртөө шингээх ба хэдэн цаг тутамд солих шаардлагатай. Дахин ашиглагддаг байгаль дээлтийн хувилбаруудаас ч сонгож болно. Ариун цэврийн хэрэглэлтэй төстэй боловч угаагаад дахин хэрэглэх боломжтой биений эм ирсэн үед өмсдөг дотооч гэж бий. Эсвэл өдрийн дотор байршиж цусыг хураадаг зориултын аяга байна. Биений эмний үед ашигладаг хэрэглийн тухайд хүн бүр өөрт илүү таалагддаг бүтээгдэхүүнээ сонгодог. Та нар ч гэсэн туршиж үзээд өөр тохирохыг олоорой. Одоо харин өвдөлт болоод түүний хэрхэн намлах тухай ярэ. Тайвшруулах ванти усанд хэвдэж болно. Эсвэл халуун жин тавьж болно. Эргэн тойронд чинь анхаарал сарниулах зүйл байхгүй бол йогийн хөнгөн дасгалууд хийсэн ч болно. Эсвэл өвчин намдах эмууж бас болно. Эцэг эхээсээ эсвэл асран хамгаалагчаасаа зөвлөгөө аваарай. Биений эмний тухай ярилцахыг хүсвэл биений эм нь ирсэн бусад хүмүүст хандаад үзээрэй. Асуухаасаа битгий санаа зовоорой. Энэ бол амьдралын жирийн л нэг хэсэг. Зүгээр л бие чинь өөрчлөгдөж байгаа гэдгийг санаарай. Сэтгэл догдуулсан цаг мөч юм шүү дээ. Чи алзахгүй бүх зүй сайхан болно. Нэгдэх гэсэн төвчлөрийг дарж Мэйсиг орог сувагт орсон хамгийн сүүлд орсон шинэ бичлэгүүдийг бусдаас түрүүнд үзэх боломжийг битгий алдаарай. Баяртай.